За тэгвэл нийслэлд нийтдээ 24 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. За эдгээрийн 6 төвчрөл бууруулах зорилготой. Одоогоор төслүүдийн үнэлгээ хийгдэж дууссан байна. Харин нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарт мэдээлэл өгөх албан тушаалтан хуралд оролцохгүй байгааг шүүмжиллээ. Улаанбаатар хотод олон төрөл тээврийн хэрэгсэл, хөнгөн галт тэрэг, LRT Таранбай, Туулын хурдны зам, ТЭЦ 5, Дархмал их үүсвэр зэрэг 24 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр төслийн санхүүжилтийн 45%-ийг гадаадын зээл тусламж, 33%-ийг төр хувийн хвшлийн түншлэлээр, 17%-ийг улс нийслэлийн төсвөөр, 3%-ийг бондоор санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. За мега төслүүд дээр газар чөлөөлөлт бол хэвээ явж байгаа. Яг тэзүү батлагдсан, зураг батлагдсан байршлууд дээр бол газар чөлөөлөх ажлыг эхлүүлсэн, уулзалтуудаа эхлүүлээд үнэлгээ оруулах ажлууд хийгдэж явна. За одоогийн байдлаар Туул хурдны замын трасс дээр мэдээлэлүүд очсон. Одоо үнэлгээ орох гэж байна. Өнөөдрөөс эхлүүлээд. За бүх одоо энэ хийгдэж байгаа одоо бүтээн байгуулалтын ажиллагааны төсөөллийн үнэлгээнүүд бол гарцсан байгаа. За энэ дээр агаарын бохирдлыг бууруулах төслүүд дээр бол Улааны цахилгаан станц 5, за Дархмал их үүсвэрүүд болоод за сэл боронсуужуулах төслүүд маань бол хамгийн эхний ээлжний ирэмбийн одоо чагсаалтанд бол орсон бахны. За тэгэхээр эдгээр төслүүдийг ирмэсний дараагаар барилгын үйл явц за ямар явцтай явж байна гэдэг талаас нь асуулт асуулаа гэж ойлголоо. За тэгэхээр барилгын ажлын явцын үед гэх юм бол нийт 4 одоо 24 төслөөс бол 4 ажил бол барилгын ажлын явц бол эхэлчихсэн байна. За энэ дээр нийт гүйцэтгэлийн хувь хамгийн өндөрөөр бол Баянхшуу хот орон суужуулах төсөл 41.9%-тай. За дүүжин зам тээвэр бол 17.3%-тай. За Таранбай болон метро төсөл хөрөнгө оруулалт санхүүжилтийн механизм бол их хийж явж байгаа. За метро төсөл бол тэзүүгээр төсөв маань нэмэгдсэн байгаа. 1.3 тэрбум байсан бол 2.4 тэрбум ам доллар болж өссөн. За 15% нь бол нийслэл өөрөө хариуцаж 85% нь бид нар олон улсын зах зээл дээрээс босгоно гэдэг ийм механизмаар ажиллаж байгаа. За Таранбай бас яг ижилхэн ер нь. Тэгээ эхний ээлжинд бид нар ACA банк буюу Английн экспортын банктай бид нар санамжчиг зурсан. За Avengers банкаар JP Morgan ажиллаж байгаа. За мөн Таранбай дээр яг ийм хувилбараар бид нар ACA банкудтай 3 банк санал ирсэн. Мөн санал болгож байгаа гүйцэтгэгч байгууллагуудтай хэлцлийг хийж яваа. Хөнгөн галт тэрэг LRT Таранбай төслийн техник эдийн засгийн үндэслэл зураг төслийг боловсруулж байгаа маань харин хотод хэрэгжүүлэх 24 мега төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх албан тушаалтан нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцоогүйг хурлын дарга баяр шүүмжиллээ. Ер нь энэ ажил хариуцж байгаа төлөөлөгч нар өөрсдөө бас асуултандаа цээжээрээ хамгаалаад хариултуудаа өгөхөд бэлэн байх хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр төлөөлөгч нар ингээд бүгд давхар ажилтаа болцсон гэдэг байгаа. Энэ сард нэг удаа хуралдаж байгаа хуралдаан дээр бүх ажлуудаа зохион байгуулад энд бүрэн сууж явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энийг бол намын бүлгүүд өдөр бас энийг бас дотооддоо бүгд бас ярилцах хэрэгтэй байна. Мөн өнөөдрийн хурлаар Багхангаа мах боловсруулах үйлдвэр орон нутгийн өмчт аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрыг татан болгох асуудлыг хэлсэн юм а. Би нэг 2 тодорхой асуулт асуух. За энэ гэхдээ төслийн нэгжээс сууж